За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд англи хэл сурах дуртай бас ном унших дуртай байгаа. Мөн тэгээд A2 бас B1 ер нь яриад B1-ээс B2 төвшөр орох гэж хичээж байгаа хүмүүс байх бол бас тэдгээр хүмүүс зориулсан англи хэл сураад ном унших гэсэн цуврал юм байна. Шинэ дугаар одоо гарч байна. За тэгэхээр энэ дугаарт болохоор бид нэр Wonderful Wizard of Oz буюу Маргад эрдний орон гэсэн номын их хөвлбэрийг нь хамтдаа уншаад тэгээд нээдэр гарч байгаа үйл явдлыг нь ярилцаад явдаг зүйл байгаа. Замдаа тохиолдсон шин үгнүүд болоод хэцүү дүрмүүдийг нь бас мөн тайлбарлаад явах болно. За тэгээд энэ видео бол 30 минут үргэлжлэх болохоор та бүхэн болохоор бас хамт уншаад тэг үзээрэй. Би бас хэрхэн энийг интернетээс олох тухайг нь харуулчих. За би үүнийг яаж олдог вэ гэхээр би Google дээр ингэ бичдэг. Энэ болохоор олон жилийн өмнө бичигдсэн ном болохоор ерөнхийдөө одоо бол хийн ч уншихад нээлттэй Wonderful Wizard of Oz Read Online гэхээр ерөнхийдөө хамгийн ихэнд ингэж гараад ирдэг. За тэгээд read now гэсэн товчын даръя. За эдгээр хамгийн сүүлд ерөнхийдөө уншсан зүйл Cackling of Hen. За энэ хүртэл уншсан байгаа. За өнөөдөр chapter 12 гэсэн 12 дахь бүлгийг үзье. Жоо томруулчихъя. За сарай том шиг нэг. За The Search for the Wicked Witch. За хорон шулмыг хайснаа гэсэн бүлэг авч байна. За уншиж эхлэе. The soldier with the green whiskers led them through the streets of Emerald City until they reached the room where the guardian of the gates lived. За тэгээд ногоон өнгийн дэм ингээд юм сахалтай whisker гэдэг нь болохоор одоо ингээд шигүү ургасан биш одоо ингээд ганц нэг ингээд ургасан миний харахгүй юм сахлыг бол хэлдэг. Тэгээ нөгөөдүүлийг нь болохоор Emerald Маргад эрдний хотын гудамжаар нэг дагуулад явсан байна. Тэд нэрийг за Guardian of the Gates буюу одоо хаалганы харуулны өрөө хүртэл бол дагуулж явсан байна. The officer unlocked the spectacles to put them back in his great box. За тэгээд нөгөө офицер маань тийм ээ нөгөө нэг харуул маань нөгөө нүдний шилээ том хайрт дотроо хийгээд and then he politely opened the gate for our friends. За тэгээд тэднийг хаалга онгойлгож өгсөн байна. Боловсноор. Which road leads to Wicked Witch of the West? Asked Dorothy. За нөгөө шулмын барууны шулмын руу явдаг зам нь аль юм бол гэсэн чинь there is no road, answered the guardian of the gates. No one ever wishes to go that way. Ямар ч зам байхгүй. Хинж тийшээ явахыг хүсдэггүй. Wow. How then are we to find her? Inquired the girl. Тэгээ бид нар яаж олох юм гээд охин асуусан чинь That will be easy, replied the man. For when she knows you are in the country of the Winkies, she will find you and make you all her slaves. За тэр бол амархан. Хэрвээ тэр та нарыг Winky-чүүдийн нутагт байхыг мэдвэл тэр та нарыг олоод өөрийнхөө боолоо болгоно. Perhaps not, said the scarecrow, for we mean to destroy her. За магадгүйгүй. Бид нэр өөрийг нь тэрнийг сүйтгэх гэж байгаа.
Oh, that's different, said the guardian of the gates. No one has ever destroyed her before, so I naturally thought she would make slaves of you, as she has of the rest. За тэгвэл өөр юм байна те. Түүний хин ч өмнө нь ерөөдөө ингэж сүйтгэж байгаагүй. Тэгээд би зүгээр л тэр та нарыг боолоо болгоно гэж би бодсон юм. Бусад хүмүүстэй адилхан as she has of the rest гэх бусдтай нь адилханаар. But take care. Гэтэ болгоомжтой байгаарай. For she is wicked and fierce. Тэр болохоор хорон санаатай мөн догшин. May not allow you to destroy her. Өөрийг нь сүйтгэхгүй байж магадгүй. Keep to the west, where the sun sets, and you cannot fail to find her. За баруун зүг рүү яваад бай. Баруун зүгт чинь нар манддаг зүг рүү яваад бай. Тэгвэл чи түүнийг олохгүй байж чадахгүй. They thanked him and bade him goodbye and turned toward the west, walking over fields of soft grass, dotted here and there with daisies and buttercups. За тэгээд бид түүнд ингээд баяр талархаад баяртайгаа хэлээд за тэгээд баруун зүг зорчлоо. Тэ? Сүм хүм багшаад агаад баруун зүг зорчдөг шиг. Явлаа. За walking over fields of soft grass гэх юм. Нэг тийм зөөлхөн өвсдөд тэр талбайгаар явсан байна. Тэр өвснүүд нь dotted here and there with daisies and buttercups. За daisy гэдэг чинь болохоор нөгөө ромашка гэдэг цэцэг байдаг. Тэгэл хамтаа buttercups нь ямар цэцэг байдгийг бас үзээд хий. Buttercups. Ингээд ном уншихад ерөнхийдөө бол би цэцгнүүдийг бол ингээд гарч ирэхээр бас харуулмаас санагдсан. Энэ бол ромашка гэж хэлдэг баг тийм. Орсоор харин buttercup гэдэг нь болохоор та нарын цэцэг сонирхдаг хүмүүс л мэдэж магадгүй. За энэ болохоор buttercup цэцгнүүд байна. За монголоор юу гэдгийг сайн мэдэхгүй buttercup цэцгнүүд. За тэгээд тийшээ явсан байна. Dorothy still wore the pretty silk dress she had put on in the palace, but now, to her surprise, she found it was no longer green, but pure white. За, Dorothy нөгөө нэг гоё нэг торгон тийм ээ. Silk торгон даашин зөө өмссөн. Гэвтэл тэр нь болохоор ногоон байхаа болчихсон. Цав цагаан болсон байсан байна. The ribbon around Toto's neck had also lost its green color and was white as Dorothy's dress. За тэгээд Тотогийн хүзүүнд нь байсан тэр одоо нөгөө ногоон өнгөн ч гэсэн ногоон байдлаа алдаад Dorothyгийн даашин цэцэрч цагаан болцсон байна. Wow. The Emerald City was soon left far behind. As they advanced, the ground became rougher and hillier, for there were no farms, no houses in this country of the West, for the ground was untilled. За хэдүүлэн дээр гарч байгаа шинэ үгүүдийг харъя. За удахгүй тэгээ нөгөө Emerald маргаад эртний хот маань болох ард үлдсэн. Бүр ард үлдсэн. As they advanced гэмэл тэднэр ингээ advance гэх нь урагшлах тусам газар нь илүү ингээд grapher ингээд ширүүн болсон байна. Мөн hillier мөн дов толгодтой болсон. For there were no farms. Ягаад гэхээр тэнд нь болохоор ямар ч ферм байхгүйсэн. Бас байшин байхгүйсэн энэ барууны оронд. And the ground was untilled. Тэг газараа ингээд till гэдэг нь хаглах. Untilled гэхээр газараа хаглаагүйсэн. За нэлийн хэцүү газараар явж байна. Одоо найзууд маань in the afternoon, the sun shone hot in their faces, for there were no trees to offer them shade, so that before night, Dorothy and Toto and Lion were tired. За тэгээд өдөөс хойш болохоор нард нүүрэн дээр нь тусаад тэгээд тэднэрт нь болохоор ингээд сүүдэр олдохоо байсан байна. Тэгээд оройноос өмнө Dorothy, Toto болоод арслангууд бүгд ядарчихсан. Өвсөн дээр хөвтөөд унтаад өгсөн. With Woodman and Scarecrow keeping watch. So тэгээд Woodman, Scarecrow нь болохоор ингээд манж мүлдээд тийм ээ. Бүгд унтцгаасчээ. Now the Wicked Witch of the West had but one eye, yet that was as powerful as a telescope and could see everywhere. За одоо нөгөө хорон шулан маань
Ганц нүдтэй. Ганц нүд нь хаана юм бол? Ганц нүдтэй. Гэхдээ тэр ганц нүд нь болохоор телескоп шиг л хүчтэй. Хаасайг харж чаддаг. So as she sat in the door of her castle, she happened to look around and saw Dorothy lying asleep with her friends all about her. За тэгээд тэр болохоор ингээд ордныхоо ингээд хаалган дээр ингээд сууж байсан чинь тэр happened to look around гэхээр тэр ингээд харж таарсан байна. Доротиг унтжаах нь харсан, найзуудыг ч харсан. They were long distance off, but Wicked Witch was angry to find them in her country. Тэд нар болохоор бүр нэлээд хол байсан байна. Өөрөс нь long distance off зайтай байсан. Гэхдээ ч гэсэн Wicked Witch болохоор тэрийг өөрийнхөө улсад харсандаа бол уур нь хурж байсан байна. So she blew upon a silver whistle that hung around her neck. За тэгээд тэр болохоор яасан гэхээр нөгөө яасан гэхээр нөгөө мөнгөн одоо нөгөө шүглээ үлээсэн байна те зүгээр өнгөшгүй гэд үлээсэн байна. Blew үлээсэн. At once гэвэл даруйхан. There came running to her from all directions a pack of great wolves. За тэгээд түүн рүү болохоор бүх одоо нэг зүг чигээс сүрг чон хүрэж ирсэн байна. They had long legs and fierce eyes and sharp teeth. Тэд нар урт хөлтэй ширүүнүүдтэй хурц шүттэй байж. Go to those people, said the witch, and tear them to pieces. Тэр лөө очоод бүгдийг нь тастаад ир. Are you not going to make them your slaves? Asked the leader of the wolves. Та тэднийг өөрийнхөө боол болгохгүй мүү гэд чонны өдөртөгч нь хэлсэн чинь. No, one is of tin, one of straw, one is a girl and another a lion. Үгүй, нэг нь Лазар хэлсэн. Нэг нь болохоор сүрлээр хэлсэн. Нэг нь охин, өөрөх нь арслан. None of them is fit to work. Нэг нь ч ажиллахад тохирохгүй байна. So you may tear them into small pieces. Тэгэхээр чи тэднийг таслаж болно. Very well, said Wolf. And he dashed away at full speed, followed by the others. Гэт нөгөөдөг чинь хар уртнаараа дахиад явсан байна. It was lucky the Scarecrow and Woodman were wide awake and heard the wolves coming. За тэгээд мануухай болоход модчин байна ерөөхдөө сэрүүн байсанд аз болсон байна. Тэгээд чонны эрхийг хараад This is my fight, said Woodman. So get behind me and I will meet them as they come. Энэ бол миний тулаа. Миний ард орох. Би тэднэртэй уулзъя гэсэн тийм. So he seized his axe, which he had made very sharp, and as the leader of wolves came on, the Tin Woodman swung his arm and chopped the wolf's head from its body so that it immediately died. So тэгээд тэр сүхээ ингээд бариад маш сүхээ which he had made very sharp гэхээр маш хурцлчихсан байсан тэр нөгөө юугаа сүхээ бариад тэгээд as гэхээр зуур те чонны ахлагч нь ингээд модчин руу ингээд ирэх үед нь гараа ингэж саваад чонны толгойг биеэс нь тас авчсан. Тэгээд энэ нь даруйх өгсөн байна. As soon as he could raise his axe, another wolf came up. Тэгээд сүхэ ахаад өргөсөн чи ахаад чон ирсэн байна. And he also fell on the sharp edge of Tin Woodman's well. Тэр ч гэсэн ерөөхдөө бас сүхэнд нь угсан. There were 40 wolves and 40 times wolf was killed. 40 чон байсан, 40 үлээ өгсөн. So that at last they all lie dead in a heap before the wood. Тэгээд эцэстээ бүгд ерөнхийдөө Woodman-ийн өмнө үхлүүд хэвтэж in a heap овоорчихсан байсан, тийм ээ. Үхлүүд хэвтэж овоорсон байна. Then he put down his axe and sat beside the Scarecrow, who said, "It was a good fight, friend." Тэгээд тэр ингээд сүхэ болгосон чинь манайхаа ажил суусан чинь сайн тулдлаа найз минь гэсэн чинь. They waited until Dorothy awoke the next morning. The little girl was quite frightened when she saw the great pile of shaggy wolves. But the Tin Woodman told her all. За тэгээд өглөө Dorothy сэртэл нь ингээд ийм амар тулаан болоод Dorothy унтчихсан байна. Тэгээд жижиг охин үнэхээр айчсан байсан байна. Тэгээд тэр
Тэр их тэг сагсгаар тэр одоо чоннуудын гэж овоолоцдог харахтай айсан чинь. Гэтэ мод ч бүгд нь тайлбарлаж ирсэн байна. Told her all. She thanked him for saving them and sat down to breakfast, after which they started again upon their journey. За тэгээд тэр болохоор алгаснаа хэлээд тэгээд цаагаа угаад дахиад явсан байна. За чоннууд бүгд үгцгээлээ. Одоо юу их үнсий. Now this same morning, Wicked Witch came to the door of her castle and looked out with her one eye that could see far off. За ганц нүдээр ингээд харсан байна. She saw all her wolves lying dead and the strangers still traveling through her country. За бүгд чоннууд нь үгдсэн байсныг харсан. За нэг энэ шинэхэн хүмүүс байна бүгд явж байсан байна өөрийнх нь нутгаар. This made her angrier than before and she blew her silver whistle um twice. За тэхэн зуурлаад нөгөө нь шүглээ хоёр удаа бүгэлцсэн тийм. Хоёр удаа. Үлээсэн чинь straight away a great flock of wild crows came flying towards her enough to darken the sky. За тэгсэн чинь асар их одоо нөгөө зэрлэг crows гэдэг чинь болохоор юу лээ? Hirээний сүр гэрсэн байна. Wicked Witch said to the king crow. За тэгээ хаан хэрэг нэлсэн. Fly at once to the strangers, peck out the eyes and tear them to pieces. За тийш одоо очиод нүдийг ухаад тастаад ир гэсэн байна. На болдгоо бороо үнийг алаад ир гэдэг хурмсны хаан шиг гэдэг болж байна. The wild crows flew in one great flock towards Dorothy and her companions. За тэгээд хэрээнүүд нэг том сүргээрээ ингэж явсан байна. When little girl saw them coming, she was afraid. Айсан өхөнч. But Scarecrow said, "This is my battle, so lie down beside me and you will not be harmed." Энэ бол миний тулаан. Миний хажууд суучих, хитчих. Чи бол одоо энэ дээр бол гэмтэхгүй. So they all lay upon the ground except Scarecrow, and he stood up and stretched out his arms. Бүгд хөвтөд ганцхан мануухаа маань гэд гараа ингээд тэнэлгээд зогссон байна. And when crows saw him, they were frightened, as birds. These birds always are by scarecrows and did not dare to come any nearer. The king crow said. За тэгтээ ерөнхийдөө бол эхлээд хэрнүүд мань түүнийг хараад айсан. Яагаад вэ гэхээр бүх хэрнүүд бол манууханаас л айдаг. Гэвч тэгээд did not dare гэвэл зориглоогүй. Ойртож зориглоогүй гэсэн чинь хаан хэрэг. It's only stuffed man. Энд чинь зүгээр чихмэл хүн штэ. Би нүдийг ухаадахыг гэсэн байна. The king crow flew at Scarecrow, who caught it by the head and twisted its neck until it died. За тэгээ хаан хэрэг ингээд Scarecrow руу манайхаар очисон чинь манайхаа нөгөөдөг чинь толгооноос нь барьж хагаад зүг нь хуу мушгсан байна. Тэг өгсөн. Another crow flew at him and Scarecrow twisted its neck also. There were 40 crows and 40 times the Scarecrow twisted their neck until at last all were lying dead beside him. За тэгээд 40 ниссэн 40 удаа хүзүү мушгсан байна. Тэгээд бүх 40 ерөөдөө үхэтхийн унчсан байна. Then he called to his companions to rise. Again they went upon their journey. За тэгээд найзуудыгаа босоод тэр одоо явахад явъя гэд явцгаажээ. When the Wicked Witch looked out again and saw all her crows lying in a heap, she got into a terrible rage and blew 3 times upon her silver whistle. За тэгээд тэгсэн чинь хорон санаат шулам хараад бүх хэрээнүүд нь үгсэн байхыг хараад terrible rage got into terrible асар их уурандаа ингэж буцлаад тий усрах уурн хүрээд шүглээ 3 удаа шүглэлсэн байна. Forthwith there was a heard great buzzing in the air and swarm of black bees came flying towards her. Forthwith тэр даруй асар их бүү гэд дүнгэнсэн гэж хэмээн гараад хар зүгийнүүд ингээд нисж ирсэн байна. Go to the strangers and sting them to death, commanded the witch. Тийшээ очоод үхтэл нь хатгаад ир гэсэн байна. The beast turned and flew rapidly until they came to where Dorothy and her friends were walking. За тэгээд зүгийнүүд тийшээ очиж ниссэн байна. But the woodman had seen them coming and Scarecrow had decided what to do. За тэгээд мод ч хараад за тэгээ одоо мануухан маань нэг тактик болсон байна.
Ямар тактик боловсруулсан бэ? Та хүмүүс төрүүлж ингээд уншаад үзээрэй. За мөн тэгээд ингээ уншиж байхдаа би та нарт нэг зүйл хүсчихье. Уншиж байхдаа өнөөдрөөс нэг шинээр сурч авсан үг эсвэл шинээр сурч авсан дүрм гарч ирэх юм бол комментст үлдээчихээрэй. Надад бас сонирхолтой байна. Ямар зүйл нь та нарт шин байсан гэдэг нь. За take out my straw and scatter it over the little girl and the dog and the lion. За тэгээ миний сүрлүүдийг ингээд бас ингээд аваад гаргаарай. Тэгээ охин дээр болоо жижигхэн нохоон дээр ингээд тавьчих. Тэгээ бас lion гэдэг чинь арслан дээр тавьчих. Said woodman. За тэгээд модчин дээр хэлсэн байна. And the beast cannot sting them. Тэгвэл тэд нэрийг хатгаж чадахгүй. This woodman did and as Dorothy lay close beside the lion and held Toto in her arms, the straw covered them entirely. За тэгээ бүгдээрээ ингээд хөвтөд дээрэс нь бахан сүрлээрээ хучсан байт тийм ээ. And the bees came and found no one but Woodman to sting, so they flew at him and broke off all of their stings against the tin without hurting the Woodman at all. За тэгэхээр бүх нөгөө зөгийн чинь хатгах хүн алдах болохоор бүгдээрээ нөгөө модчин руу дайрсан чинь модчин мань яах вэ? Төмөр юм болохоор дааз юм болохоор бүгд төлөв ниссэн. The broke of all their stings. The бүх тэр одоо хатгууруудаа тэр нөгөө лаазныхын эсрэг ингэж хугалж хаяад тэгээд гимтэж чадаагүй. And the bees cannot leave when their stings are broken. That was the end of the black bees. Тэгээд ингээд зүгийний тэр нэг хатгуур нь ингээд эвдэрчихээрээ угарчхаараа амьдрч чаддгүй юм бэ. Тэгээд тэд нар ихэд дууссан. They'll scatter thick about woodman. За тэгээд нөгөө хинээ чин тойроод модчны тойроод ингээд үгцгээсэн байна. Тэ. Scatter thick гэдэг нь маш их ингээд зузаанаа ингээд тарж өгсөн байна. Like little heaps of fine gold. Яг л нэг тийм нэг сайн чанарын нүүрсний одоо овоолго шиг. Then Dorothy and Lion got up and the girl helped Tin Woodman put the straw back into the scarecrow again until he was as good as ever. They started upon the journey once more. За тэгээд Dorothy арслан бүгд босоод охин ч гэсэн нөгөө модчин болохоор буцаад тэр юунуудыг нь сүрлийг нь хийхэд туслаад until he was as good as ever. Тэр ингээд тэр ерөөдөө хуучин шигээ тийм ээ. Хуучин шигээ тийм гой болтол нь дүүргэж өгсөн байна. They started upon the journey once more. Ахаал аяллаар явлаа. The wicked witch was so angry when she saw her black bees in little heaps like fine coal that she stamped her foot and tore her hair and gnashed her teeth. Оо ямар гоё. За тэгээд нөгөө хорон шолон чинь насар их уурлаад нөгөө нэг сайн чанарын нүүрс шиг болоод өгцсөн байгаа зүгийнүүдээ хараад stamped her feet хөлөө газар дэвслээд tore her hair үсээ зулгаагаад gnashed her teeth шүдэ хавирлаа. Then she called a dozen of her slaves who were the Winkies and gave them sharp spears, telling them to go to the strangers and destroy them. За тэгээд тэр болохоор 12 боолуудаа дуудаад Winky боолуудаа дуудаад нэрт хурц жад өгөөд тэгээд устгаад ир гэсэн байна. The Winkies were not brave people, but they had to do as they were told. So they marched away until they came near to Dorothy. За тэгээд эдгээр бол Winky-чуд бол нэг тийм бол зоригтой хүмүүс бол биш. Тэгээд тэднэрхтэй as they were told гэхээр одоо нөгөө хилүүлсэн зүйлээ хийхээсээр аргагүй болсон байна. Тэ? Энэ бол passive дүрм шүү. Хилүүлсэн зүйл. As they were told. За тэгээд эдгээр болохоор Dorothy ойрт хүртлийг ингээд алхацгаасан байна. The lion gave a great roar and sprang towards them. Арслан болохоор чангаар архираад нөгөөдөлж үсэрсэн. And the poor Winkies were so frightened that they ran back as fast as they could. Winky-чуд асар их айгаад тэд хар хурдаараа буцаад гүйсэн байна. When they returned to the castle and Wicked Witch beat them well with a strap and sent them back to their work. After which she sat down to think what she should do next. За тэгээд тэд нар ордондоо ирсэн чинь
нөгөө нэг хорон шугамчин тэднийг strap гэдэг чинь ингээд тийм. Уяагаар тийм уяа оосор нөгөөдөл чинь зодоод send them back to the war ажил руу нэргүүж оруулаад тэгээд тэрнийхээ дараа after which тэрнийхээ дараа тэр юу хийх вэ гэж жоохон бодсон байна. She could not understand how all her plans to destroy the strangers had failed. Had failed by past perfect байна. Тэгээд тэр өөрийнх нь энэ хачин танихгүй хүмүүсүүдийг устгах төлөвлөгөө нэг бүтлгүүцснийг ерөөсөө ойлгохгүй байсан байна. But she was a powerful witch as well as a wicked one. Гэхдээ тэр бол хүчтэй ерөнхийдөө шулан байсан. Мөн хорон сараатай шулан байсан. And she so made up her mind to have to act. За тэгээд нэг хэрхэн үлдэхээ ерөнхийдөө нэг бодож олсон. There was in her cupboard a golden cap with a circle of diamonds and rubies running round it. За тэгэхээр нөгөө тэр cupboard гэхээр шүүгэнд нь нэг тийм алтан малгай байсан байна. Алтан малгаан дээр болохоор гоё ингээд circle гэдэг юм гоё. Цагирган юм diamonds алмазтай, rubies гоё маргад бишээ. Rubies чинь ямар ч л байлаа. Улаан онгийн ертөнцийг ч үгдэг үлээ. Rubies. За хэдүүлээ rubies Монгол дээр нэг гарч ирж байгаа. Rubies гэдэг өндөр нэг чулуу байдаг. Ruby. За ийм өнгөтэй чулуу байдаг. Ruby. За ямарсан Ruby гэдэг нь явчих. Тэхөө. За. Тэгээ тийм гоё алмазтай, rubyтэй тийм одоо нэг алтан титмээ ингээд гаргаж ирээд. This golden cap had a charm. За энэ алтан титэн болохоор нэг ид шидтэй байсан байна. Whoever owned it could call 3 times upon the winged monkeys who would obey an order any order they were given. За whoever гэдэг чинь хинч гэсэн. Энийг эзэмшсэн хинч winged monkeys гэдэг нь болохоор дагалавчтай сармагчингуудыг бол 3 удаа тийм дуудах эрхтэй байсан байна. Тэд нар болохоор would obey any order they were given. Тэд нар болохоор ямар ч тушаал авсан биелүүлэх одоо тийм тушаалтай үүрэгтэй сармагчингууд байсан байна. But no person could command the strange creatures more than 3 times. За гэхдээ хин ч болохоор энэ сонин амьтдыг болохоор 3-аас илүү удаа гэж дуудах чадахгүй. Twice already the wicked witch had used the charm of the cap. За 2 удаа бол нөгөөдөг чинь шулан балалыг ашиглажсэн хүчин. Once was when she had made Winkies her slaves. Нэг удаа Winky-чүүдийг өөрийнхөө боол болгох гэж нэг дуудсан. And set herself to rule over their country. За тэгээд нутгийнх нь эзэн болсон байна. And winged monkeys had helped her to do this. За нэг удаа ингэж дуудсан байна. The second time was when she had fought against the great odds himself. Хоёр дахь удаадаа болохоор агуу Oz шидэтэндээ тулдахтаа ашигласан. And driven him out of the land of the west. Тэгээд нэг west гэдэг барууш нутгаас ингэж зайлуулахтаа ашигласан. The winged monkeys had also helped her in doing this. За ингэж хоёр удаад хүн тусалсан байна. Only once more could she use this golden cap, for which reason she did not like to do so until all her other powers were exhausted. За одоо ганцхан удаа тэр болохоор тэр алтан титмээ ашиглах одоо боломж үлдсэн байж. For which reason she did not like to do so until all her other powers were exhausted. За тэгээд тэр for which reason тэр шалтгаандаа болохоор тэр бусад бүхий л хүчийг бүгд шавхагдсны хүртлээр ерөнхийдөө бол ашиглах дургүй байжээ. За but now that her fierce wolves and her wild crows and her stinging bees were gone. За тэгээд нөгөө нэг хон зүги хэрээнүүд нь байхгүй болсон болохоор and her slaves had been scared away by the cowardly lion. She saw there was only one way left to destroy Dorothy and her friends. За тэгээд ерөнхийдөө за ганц арга үлдсэн юм байна гэж бодсон байна. So the wicked witch took the golden cap from her cupboard and placed it upon her head. Then she stood upon her left foot and said slowly. За тэгээд нөгөө нэг шуламч нь болохоор нөгөө алтан малгайгаа шүүгэнээс аваад толгоон дээрээ тавиад бам
Тэгээ нэг зүйл дээрээ зогсож байгаад ингэж хэлсэн байна. Эппе, пеппе, какке гэлсэн байна. Тэгээ баруун хөл дээрээ зогсоод хилло, холло, хелло гэж хэлсэн. Тэгээ дараа нь болохоор тэр хоёр хөл дээрээ зогсож байгаад after the she's both feet and carried in loud voice. Тэгээ чанга дуугаар зи зи, зузи, зик гэж хэлсэн чинь now charm began to work. За тэгээд нэгжтэн гарсан байна. Sky was darkened and the low rumbling sound was heard in the air. За тэгээд тэнгэр харанхуулаад нэг тийм rumbling гэх хөнгөнөх чимээ гарч ирсэн байна. There was a rushing of many wings, a great chattering and laughing, and the sun came out of dark sky to show the wicked witch surrounded by a crowd of monkeys, each with a pair of immense and powerful wings on these shoulders. Оо амар юм чинь. За тэгээд юу ирсэн бэ? Rushing of many wings. За тэгээд асар олон ингэж даалгачууд яаран ирсэн байна. Great chattering and laugh. Тэгээд маш их ингэж шагшилдаад ингэж инээлдэх чимээ гараад. The sun came out of the dark sky. За тэгээд энэ хэд ингэж нар гарч ирсэн чинь нөгөө нэг wicked witch нь болохоор бөө ингэж сармчангаар хөрөлүүлсэн байсан байна. Сармагчин бүр each with pair of immense. Сармагчин бүр нь болохоор тийм том, хүчрхэг юм даалгавчтай байсан байна. Мөрнөөсөө гарсан. One much bigger than the others seemed to be their leader. За нэг нь бүр бусдаас том. Өдөртөгч маяг юм харагдсан байна. He flew close to the witch and said. За нөгөөд чинь шудрам руу очив. You have called us for the third and last time. What do you command? Чи биднийг сүүлийн удаа дуудлаа. Юу хүсэх вэ гэсэн. Go to these strangers who are within my land and destroy them all except the lion. За, очоод тэр мангаснууд руу очоод устгаа дээр арслангаас бусдыг нь гэж хэлсэн байна. Bring that beast to me, for I have a mind to harness him like a horse and make him work. За, тэгээд харин араатныг арсланг нь болохоор авчир. I have a mind to harness him. За би яг түүнийг морь шиг ингээд тоноглоод ажилуулмаар байна гэж хэлсэн байна. За тэгээд энэ хамгийн сүүлийн нэг үйлдэлд уншчих. Your command shall be obeyed, say the leader. За энэ хахаа пассиваар хэлж байна. Таны тушаал дагагдах болно. Таны тушаалыг дагах болно гэж хэлсэн байна. Then with a great deal of chattering and a noise, the winged monkeys flew away to the place where Dorothy and her friends were walking. За тэгээд сар хэмжээний тэр нөгөө шаагилдаа чимээний дараа нөгөө юунууд чинь сарангачингууд Дороти болоод найзууд байгаа газар руу яваад өглөө. За тэгээд үлээ дараагийн хэсгийг нь үргэлжлүүлээд дараагийн видеогоос үзцгээе. За тэгээд мөн би болохоор бас та бүхэнд танилцуулмаар байгаа зүйл гэх юм бол би Charlotte's Web гэсэн номыг бол бүтнээр уншчихсан байгаа. За тэгээд энэ номыг өнөхөдөө бол та бүхэн бас хамт бас уншиж дагахыг хүсэх юм бол Facebook-ийн хаалттай групп бий. Нээчихсэн болохоор бас холбогдоод энэ шиг бүртгүүлж бас болно. За мөн болохоор англи хэл бас сурах хүсэлтэй хүмүүс болох юм бол манай анхан шатнаас IELTS-ийн шат хүртэл англи хэлний сургалтуудыг бол тогтмол явуулж байгаа. Мөн та бүхэн бас ганцаарчилсан болон ангиар мөн тэгээд онлайнаар ч гэсэн бас сургалтууд цаг тохироод явж болж байгаа шүү. За тэгээд дараагийн видеогоор уулзцгаая. Бай бай.